Би бас энэ ажлын хэсэгт болж өгөл ороод дүүргийн засаг даргаараас ажиллаж байгаа хүний хувьд бас санаа бодлоо хуваалцаад ажлын хэсэгт орох саналтай байгаа халтар дарга. Тэгээд ер нь бол энэ нийгмийн салбар, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар дээр энэ 5 жилийн хөтөлбөр дээр төсвийн асуудлыг ер нь тогтвортой тавихгүйгээр бид нэр энэ соён гэгэрүүлэх, энэ одоо нийгэм соёлын салбарыг хөгжүүлнэ гэдэг бол хэцүү. Тэгээд өнгөрсөн жил би бас одоо шинэ туршлагагүй төлөөлөгчийн хувьд ингээд анзарч байхад маш олон одоо төсөв тодтогч байна те. Бид нар айгүй том одоо мега төслүүд, хөрөнгө оруулалтууд, дид бүтцүүдээ ярьж байгаатай адилхан энэ хэмжээний биш юм ахэд доктортой томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгийг энэ салбаруудаа тавихгүй бол бас болохгүй гэж би хувьдаа боддөг юм аа. Тэгээд энэ эрүүл мэндийн даргаас би бас түрүүн асуух гэж байгаа хоцорчлоо. Гэхдээ саналаа хэлчихье. Манай дүүргийн хувьд бол нөгөө анслагдсан хороод ихтэй нөгөө юу машинууд маань 365 хоногийн 365 өдөрт нь л эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлчихдээ юм шиг байна. Тэгээд ер нь эрүүл мэндийн энэ 103-ийн үйлчилгээ машинуудыг засдаг, хяналт тавьдаг, тэднийг одоо найдвартай хэвийн явах үйл ажиллагааг нь хангадаг ийм бааз суурьтай байхгүй бол энэ 365 өдөр энэ машинуудад үнэхээр дисгүй юм билээ. Тэгээд дарга бол бас шинээр ажил авсан байгаа учраас бас ажил ихтэй байгаа. Тэрийг бас ойлгож байна. Тэгээд ингээд харж байхад машин бол тэр өдрийн одоо бензиний нормын ч гэсэн бид нар шинээр тогтоож өгөхгүй бол эрүүл мэндийн төвийн энэ асуудлууд бол хэцүү юм байлээ гэдгийг би тэгж бодож явдаг. Тэгэхээр та энэ дээр бас анхаарахгүй бол хоёрдугаарт энэ стандарт өөрчилж байгаа энэ нөгөө тусгай дугаарын утас. Жишээ нь манай дүүрэгт дуудлага өгөхөд Улаанбаатар хотын иргэд бол мэдэхгүй байх. Тэрэлжид жишээ нь аялж явж байгаа бэлтгэл авах юм бол шууд 103 гэж манай налах руу дуутахгүй. Урд нь 7023 гэд бүр код хийгээд ингээд төөрүүлчихэж байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр энийг бол бас тэр олон улсын стандартад нөгөө цагдаа онцгойгийнхэн дугаараа өөрчилж байгаатай адилхан эрүүл мэндийн салбарын ч гэсэн энэ тусгай дугаарынхаа асуудлыг бүгд нэгэн зэрэгээс хаанаас залгасан яг нэг дугаартай байхгүй бол хүмүүс мэддэггүй байхгүй. Заримдаа ихэвчлэн одоо дандаа манай дүүргийн тэр 103-ыг бол тэгж асуудаг. Урд нь заавал 7023 102 эсвэл 7023 103 гэж ингээд нэг нь толгой төөрүүлсэн энэний асуудлыг бас бид нэр шийдэхгүй бол энэ эрүүл мэндийн дуудлага чанар хүртээмжийн асуудал бас явахгүй хаа гэж би бас бодд юм аа. За тэгээд эцэст нь бол энэ би өөрөө энэ соёлын салбарт, телевиз, радиогийн салбарт ажиллаж исэн хүний хувьд энэ үзэж байгаа, харж байгаа бидний энэ зурагт радио хэрэгжилж байгаа сошиал орчин бол энэ хүүхэд залуучуудын хүмүүжилт бол асар их нөлөө үзүүлж байгаа. Тэгээд баяр дараач гэсэн энэ дээр манлайлж бас бид нэр камерын хяналтын төв их мөнгө тавьдаг шиг энэ соён гэгэрүүлэх чиглэл рүү мөнгө тавих юм бол бас үр дүнгээ өгнө шүү. Бид нар өнөөдөр яг хүүхэд залуучуудын үндэсний хэмжээний контент байхгүй. Яг энийг соёлын яам нь хариуцж байгаа юм уу, нийслэл хариуцж байгаа юм уу эзэнгүй тодорхой ойлголт байхгүй учраас би таныг энэ дээр бас улс төрийн манлайлал үзүүлж ийм соёлын ажлуудыг ихийгээсэй гэж би зүгээр хүсэж явдаг. Боловсролын салбар дээр ч гэсэн мөн адилхан. Түрүүн амар төвшин дарга хэлж байна. 95% нь сургуулийн бус орчинд энэ одоо янз бүрийн асуудал өртөж ийн гэдэг бол бас энэ одоо бидний нэг анхаарах ёстой зүйл болов гэж бодож байна. Хуучны одоо тэр багийн ажиллагаа, хүүхдүүдийн оролцоог хангах, янз бүрийн одоо сургалт хөтөлбөрүүд, тэмцээн уралдаанууд, янз бүрийн одоо юу гэдгийг олимпиад ч гэдэг юм. Энийг бол нийслэлээс бодлогоор дэмжиж өгж 9 дүүргийн хүүхдүүд энэнд идэвхтэй хамрагдаж ижил энэ асуудлууд бол өөрчлөгдөх байх гэж би бодож байна. Тэгээ бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Би бас ажлын хэсэгт орох саналтай байгаа шүү.